Цэцгийн энэ дүгнэлт сүүлийн үеийн хідэн дүгнэлттэйгээ холбогдохоор хэд хэдэн хардлагыг төрүүлж байгааг нуулгүй энд хэлж үлдээ. Ганцхан энэ дүгнэлт биш. Энэ дүгнэлт нь бусад дүгнэлттэйгээ холбоотой байна гэж харж байгаа. Нэгдүгээрт ерөнхийлөгчийн хуулийг үндсэн хуульд нийцүүлэхгүй эсвэл гаргаж ийм дүгнэлтийг цэцээр гаргуулж байгаа нь яг ямар учиртай юм? 6 жилийн хугацаанд. Зөвхөн ерөнхийлөгчийн хугацаанаас гадна өөр олон тогтолцооны гажуудлыг ерөнхийлөгчийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд санаатай эсвэл гаргалаа. Энийг бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгээ тэрийн ч ажлын, энийн ч ажлыг гээд энэ чинь бүгдээрээ худлаа шүү дээ. Та нар бүгдээрээ зориуд эсвэл гаргаж байгааг бүгд мэдж байгаа шүү дээ. Энийг нь хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт өчигдрийн цэцгийн дүгнэлтийн тухай энд өнөөдөр ярихгүй гэж байна. Гэхдээ өчигдрийн цэцгийн дүгнэлт өнөөдрийн хилцэж байгаа цэцгийн дүгнэлттэй би холбоотой гэж харж байгаа. Холбоос үүсэж байгаа. Үнцөлийн цэц өмнө гаргасан шийдвэрээ олон удаа өөрчилж ирснийг бид бүгдээрээ мэдж байгаа. Ирэх биш мартаагүй бах. Сонгуулийн тогтолцоотой холбоотой, давхар дээлтэй холбоотой энэ олон сайд нарын асуудлыг цэц хичнээн ч удаа өөрчилснийг бүгд мэдж байгаа. Цэц ингэ шийдвэрээ өөрчилж болдгоо шүү дээ. Үндслээ захид залруулж болдог. Гэхдээ энэ удаа яагаад улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийн энэ томилгооны дахин томилгооны асуудлыг нээж байгаа. Энэ бол зөвхөн дэд шүүхийн ерөнхий шүүгчийн асуудал биш. Энэ 6 жилээр нэг удаа сонгогддог өөр бусад албан тушаалтнууд тест хийчлээ. Дэд шүүхээр далиндуулж энийг яаж явуулж болох вэ гэдэг тестийг хийчлээ. Энийг бид нар бас хэлэх хэрэгтэй шүү дээ Илэн Далангуу. Би яагаад ингэж харж байгаа вэ гэвэл өчигдөр цэцгийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөв мэдээлэл гаргасан хүн өчигдөр орой пост хийхдээ хамгийн сүүлийн өгүүлбэр нь анхаарал татсан. Ямар өгүүлбэр бичсэн бэ гэвэл нэг удаа улиран томилогдож болно гэдгийг цэц өөрөө хүчингү болгосон мөртлөө бусад этгээд дээр түүнийгээ хэрэгжүүлэхээс татгалзах нь үндслэхгүй юм гэж бичсэн. Энэ юу хэнийг хэлээд байгаа? 3 дугаарт их хурл өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд томилох ёстой. Та нар ажиллаа хийгээч гэдэг нь. Энийг их хурл томилдгоо, нам томилдгоо, намын бүлэг шийддэггүй, хитгэн ах нар шийддэг шүү дээ. Энэ яриа юу н хаагур яаж явдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Энийг нь та нар хэлээч. Бид нар оролцдоггүй үсттэй. Оролцож исэн хүн танхимд байгаа мó. Хитгэл хүн шийддэг шүү дээ. Өчигдөр үнцөлийн цэцэд өгсөн тайлбар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурь бидний хамтын шийдвэр биш шүү. Хамтын байр суурь биш. За нэмэлт 1 минут баасан жиргал шүү. Ер нь энэ үнцэн хуулийн цэцэд хэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилоод байгаа. Улс төрийн намуудын төлөөл яаж орох юм? Цэцэд ямар тайлбар өгөх юм бэ гэдгийг дэгийн хуулиар огт зохицуулдаггүй. Бид нар хамтаараа энийг ерөөсөө огт ярилцдаггүй. Тэгэхээр төлөөлөгчийн хүсэл зоригийг хууль ёсны дагуу бүрэн илэрхийлдэггүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ийм явж ирснийг өчигдөр бүгдээрээ бас сонссон. Энийг бид нар ярих ёстой шүү дээ. Манай хууль зүйн байнгын хороо. Хамгийн сүүлд хуульчтай хандаж нэг зүйлийг хэлээ. Хуульчид бол энэ чуулганыг энэ дээр яригж байгаа яриг бүгд сонсож байгаа. Бүгдээрээ карьераа гоё эхлүүлдэг, нэр төртөө авч явдаг. Харин нэр төртөө дуусах ёстой юм байна. Энэ чинь ухаан юм байна. Олон хуульчдаас энэ харагдаж байгаа. Бид нар сургамж авах ёстой. Би бол дотроо сургамж аваад бодолтой карьераа дуусгах ёстой юм байна гэдэг дээр маш их зүйл. За хууль зүйн байнгын ороо хариулъя. Улсын хурлын томилдог албан тушаалтнуудын томилгоо бүгдээрээ өөрөө чинь хэлдэг нөгөө цөөхөн хүмүүсийн хүрээнд яригддаг шийдэгдэг байсан. 20 онд миний бие улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулийг санаачилж их хурлаар батлуулаад 21 онд за улсын хурлаас томилогддог бүх албан тушаалтнууд дээр томилгооны сонсгол хийдэг, сонгон шалруулж, ажлын хэсэг байгуулж энэ ажлыг шийдэгдэг болсныг та бас мэдж байгаа хаа. Энэ хүрээнд л одоо асуудал шийдэгдэг болсон. Харин зарим одоо бас цэцгийн дүгнэлт гараад зарим асуудлууд дээр томилгооны сонсгол хийх, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах одоо нээлттэй нэр дэвшүүлж сонгон шалгаруулах процесс
өөрчлөгдсөн юм бол байгаа. Одоо бол ихэнх томилгоо бол томилгооны сонсгол хийж явдаг болсон шүү. Нээлттэй ард иргэдэд их хурлын гишүүдэд нээлттэй яг ямар хүн оруулж ирв, ямар түүхтэй, ямар удам судартай, ямар ажил албанд шашиж ирсэн, ямар алдаа гаргаж ирсэн бүх юмыг одоо тийм нээлттэй нэр дэвшүүлээд нээлттэй ажлын хэсэг байгуулад тал талын бүх субъектуудаас ажлын хэсэг нь ийм хүмүүс нь одоо шаардлага хангаж ирэх гэсэн оруулж байнгын хорон дээр нь чөлөөтэй асуугаад хариултаа аваад хэлэлцүүлэг зохион байгуулаад томилгооны хэлэлцүүлэг. Ингээд түүнээс нь тэнцсэн хүмүүсийн их хурлаар оруулж томилдог. Энэ бол бидний шийдсэн хууль шүү бас. Урд өмнө бол өөр байсныг өөрчилсөн гэдгийг та бас мэдж байгаа хаа. За цогтоод гişүн хариулъя. За итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр би явъя гэж гуйгаагүй шүү. Нэг. Тэм учраас эндээс томилогдоод хууль ёсоор албан ёсоор би очиж тэр юу хийсэн. Тайлбарыг улсын их хурлын тамгын газраас зөвлөгөө авч ээж энэ тайлбарыг хийж явуулсан. Түүнээс хууль зүйн байнгын ороод ангаараа энийг хийсэн юм байхгүй. Хоёр. Би бол хууль барьдаг жижигхэн л хүн. Би хуулинд захирагдаж амьдрна. Өчигдөр тэр хуралд яваад очиход хүчин төгөлдөр үндсэн хуулийн цэцэн шийдвэр байж байгаа юм. Би тэрэнд нэгэнт хүчин төгөлдөр гарцсан шийдвэр тэрийн дагаад улсын их хурл хуулиа тэр шийдвэрийн дагаад өөрчилсөн юмыг би өөрөөр яриад сууж байгаа тийм том хүн биш. Би хуулинд захирагдаж амьдрдаг жижигхэн иргэн. Харин тэр юу дараа нь тэр юу шинэ өөрчлөлтийг 21 онд оруулж ирэхдээ би харин нэг гайхсан юм нь яагаад тийм өөрчлөлтийг оруулсан нэг ч тайлбар байхгүй л шүү. Үндсэн хуулийн цэцэн шийдвэр байгаад байдаг. Их хурл нь өөрөө өөрчлөлтсөн байгаад байдаг. Тэгсэн тийм өөрчлөлтийг оруулж байхдаа нэг ч тайлбар хийлгүй их засгийн газраас өргөн барьсан нь бол харин тэр нэг удаа гэдэг юутай чи байхгүй байгаа байхгүй юу? Их хурл дээр оруулж ирээд ийм нарийн хуулийг бид нар одоо эрүүгийн хуулиуд нар дандаа засгийн газраас өргөн баригдчих хэвээр гэж ярьж байгаа шүү дээ. Тэгж байгаа дөнгөж сая буцаасан шүү дээ. Тэгээ засгийн газраас чи тийм юмгүй ороод ирсэн чи энэ ажлын хэсэг дээр өөрчлөсөн байгаа байхгүй юу? Би энийг л ярьсан. Тэгээд энэ бол би нэг ч юм худлаа яриаггүй. Бодит байгаа фактыг л хэлсэн. Танай үндсэн хуулийн цэцэн гаргасан шийдвэр чи юм байна гэсэн. Тэгээ үндсэн хуулийн цэц өнөөдөр яг энэ шийдвэрээ гаргаж байна. Хэрэв үндсэн хуулийн цэц өөр шийдвэр гаргасан бол би тэрийг дагаал мөрдөд явна. Үндсэн хуулийн цэц өөрийнхөө шийдвэрийг ахаад яг тэр юу утга агуулгаараа гаргаж штт. Тэгэхээр би тэр үндсэн хуулийн цэцэн шийдвэрэл дагаа явна. Би тэр фактуудыг л дурдж ярьсан.